За мэргэжил нэгтнүүдийнхээ цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаалыг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу нэрийн эрчим тэмчилгээний тасгийн эмч үлзий шиг дэмжсэн хэдий ч ажлын шаардлагаар өөрийн биеэр нэгдэж амжаагүй байна. Тэрээр мэргэжлэрээ 15 дахь жилдээ ажиллаж байгаа ч цалин нь 1.7 сая төгрөгөөс даваагүй. За түүний гэр бүлийн хүн мөн эмч мэргэжилдээ улсын 1-р төв эмнэлэгт ажилладаг. За гэвч тэдний гар дээр авдаг цалин нь нэмэгдлээ нийлээд 4 сая төгрөг хүрдэггүй юм байна. Тиймээс цалингаараа хоол хүнсээ авахаас хэтэрдэггүй, хүүхдүүдээ сургалтын төвд сургахад хүрэлцдэггүй тухайгаа ярьлаа. Үлзий шиг анх 2001 онд их сургуульд илсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ажлынхаа хажуугаар суралцаж мэргэжлээ дээшлүүлсээр байгаа ч авдаг цалин дохижлт үйлчилгээний компани ажилтан автобусны жолоочийн хэмжээнд хүрдэггүй. Ялангуяа ачаал ихтэй үед бол эмчнэрийн одоо бид нар ч хомсолтой байдаг болохоор заримдаа бол 10 жижиг хүртэл хийдэг сардаа шүү. Тэгээд эн чинь хоногийн 24 цаг ажиллаа. Дахиад маргааш нь 4 цаг ажиллана. Тэгэхээр бид нар 28 цагаас 32 цагийн ингээд зөксөлтгүй жижигүрийн ажилтай ингээд байж байгаа. Яг ачаалтайгаа ажлынхаа ачаалтаа харьцуулаад үзэхэд энэ цалин бол үнэхээр хангалтгүй юм шиг санагддаг. Ачаалтаа таарсан цалингаа бас үнэлэмжээ бас үнэлүүлмээр санагддаг. Эмч нарын авдаг цалингаар байртай болох боломж хомс. Иймээс үлзий хишигт мэргэжлээ солих, өөр салбарт ажиллах, ажлын байраа солих бодол нэг бусудаа төрж байсан. Энэ байдал цаашид удаан үргэлжлэвэл амьдралын эрхээр үсэхгүй тулд хүүхдүүдэд сайхан амьдруулахын тулд өөр боломж гарц гаргалгааг эрэлхийлэхээс аргагүй байгааг ч учирсан юм. Ингээл цөрөөл жижигүрийгээ бараг гэртээ бараг хууцлахгүй шахах амьдэрдэг хүмүүс ингээл 3 хүүхд маань тэнд одоо ингээл бараг эзгүй шахах ингээл 3 биенээ хараад бараг байж байгаа. Хоёулаа зээлтэй. За тэгэл ерөөс цалингийн зээл аваад тэгэл тэр үгээрэл ингээл амьдрал ахуйдаа одоо хүүхдүүдийн төлбөр сургалтын мөнгөний тэр ингээ олохын тулд одоо тийм зээлээр зохицуулдаг л да. Энэ мэргэжлийг анх сонгохдоо юу бодож хүсэж мөрөөдөж сонгож ирсэн бэ? Мэдээж эрэг маш их дурлж хүсэж энэ мэргэжлээ сонгосон. Одоо ч хайртай дуртай учраас одоо шантрахгүй энэ мэргэжлээр ингээл ажиллаад явж байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу нэрийн эрчим тэмчилгээний тасаг 11 эмчтэй. Өмнө нь 4-5 эмчийн хомсдолтой ажиллаж байсан бол энэ жилээс анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгссөн залуу эмч нарыг урилгаар авчирч эмч нарын хомсдлыг шийдсэн байна. Гэвч ийм цалингаар ажиллахад хэцүү байгааг залуу эмч нар эхнээсээ ярих болжээ. Би ч гэсэн болдог бол очиод ч гэсэн одоо хамт ажилладаг хүмүүстэйгээ бас тэнд очиод мөр зэрэгцээ зогсмоор л байна. Гэхдээ одоо ингээд амьдрахын төлөө тэмцэж байгаа энэ олон хүнд хүүхдүүдэд хаяа явж үнэхээр чадахгүй байна. Тийм би хаяа явж хахаар миний хард энэ хүүхдүүдийг хэн имжлэх вүлээ, хэн асрах вүлээ тий. Тэгэхээр бид нар бол ингээд хувьд бол зохион байгуулалтаагаар ингээд жижигүрээс буусан юм ч үн гэртээ хараад амрах хэрэгтэй байтал одоо бид нар амарч чадахгүй тэнд цалингаа нэмүүлэхээ хүүтэн цементэн дээр очиод ингээд манай би давхар эмчичгэл өөрлө очиод сууж гин тий. Тэгэхээр бас яг зүгээр ингээд бодит байдлыг яг ингээд ярихад ингээд сонсох юм бодод бас хямгоон сонсон бас өрөвдөлтөй сонсогдох байх л гэж бодогдоод байгаа шүү дээ. Чагнуураа зүүгээд өвчтнөө үзээд явж авах учиртай хүмүүс төв талбайд хүүтэн шалан дээр карданын цаас дэвсэн цалингаа нэмүүлэхийг шаардаж суухыг харах гунигтай байгаагч тэрээр ярьсан юм а.